үзэгчдээ эх орны өглөө хөтөлбөрийн гэр бүлийн болонгаар та бүхэнтэйгээ дахин уулзч байна. 9-р сарын хугацаанд гэр бүлийн болон дугаарууд маань хэд хэдэн удаа та бүхэнд хүрсэн байж байгаа. Эдгээр дугааруудаас сонирхолтой асуултууд та бүхнээсээ авсан. Юу вэ гэхлээр энэ шижир туяа гэдэг хүн яг ямар хүн бэ, юу хийдэг хүн бэ гэдэг асуултууд маш их үзэгчдээс маань ирсэн байж байгаа. Тэгэхээр намайг сонирхож байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ асуултын хариу болгож өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. Бага нас маань бол уурхайн тасганд төссөн байж байгаа. Тэгээд 1994 онд аав маань Замрын алтны уурхайн анх байгуулагдаад Замрын алтны уурхайн захирлаар томилогдоод бид анх удаа хотод орж ирж исэн. Тэндээс л миний нөгөө сургуулаас сургууль дамжих одоо замнал маань эхэлсэн л дээ. Тэгээ 8 дугаар ангид төгсөөд Турк сургуульд орсон байдгийн. Турк сургуульд байж байхдаа тухайн үед 2000 онд ер нь их хүмүүс их хүүхдүүдэд гадагшаа явж сургая. Тэгээд одоо олон улсын солилцооны exchange student program гэж байдаг чинь солилцооны хөтөлбөрүүд айгүйх Монголд нэвтэрж орж ирсэн. Тэгээ аав ээж хоёр маань мэдээж хүний эцэг эх учраас л хүүхдээ хаана хамгийн сайн сургалт байна. Тэрлүүл одоо зүтгүүлдэг тийм үе одоо ч гэсэн эцэг эхчүүд бас тийм байдаг гэж боддог тийм. Тэгэхээр аав ээж хоёр маань бол тэгж зорьсон. Би Las Vegas High School-д төгссөн байхгүй юу? Хүмүүс яагаад Las Vegas гэж тэгэддгийг миний сонголт байгаагүй. Яг л Las Vegas гэдэг чинь хүмүүс нэг тийм амар шоуны хотоор төсөөлдөг шүү дээ. Гэтэл ингэдэм байна л та хөтөлбөр маань ингээд хүүхдүүд сонирхож байгаа хүүхдүүд ингээд аппликейшн өгнө шүү дээ тий. Тэнгүү тэр хөтөлбөрөөр гэртээ суулгах, хүүхд суулгах сонирхолтой Америк айлууд хүүхдүүдийн анкеттай танилцж байгаа л за энийг би гэртээ суулгая гэж сонгосон юм шиг байна. Тийм намайг сонгосон айл маань бол Las Vegas дээрж таарсан. Тэгээд ер нь миний нөгөө гадаадад амьдарч сурах замнал маань тэндээс эхэлсэн дээ Las Vegas хотоос. Анх 16 настайдаа Las Vegas руу явж ийлээ. Тэгээ мэдээж одоо ингээд ботход 16 нас бол айгүй балчир бяцхан дээрэс нь нөгөө Монгол 2000 оны Монгол улсыг Улаанбаатар хотыг төсөөлнө. Тэгээд Las Vegas гэхэлэр нөгөө дэлхийн гайхалтай хотуудын нэг те. Тэгэхээр мэдээж нөгөө соёлын шок. За дээрэс нь нөгөө шилжилтийн насны эмэгтэй хүүхэд гээд надад бол хүний нутагт очиод өөрөө олж таньж мэдэх боломжгүй маш олон тийм сэтгэл зүйн одоо өөрчлөлтүүд явагдаж эхэлсэн. Тэр үеэс эхлээл би бодсон. Ер нь би сэтгэл зүй гэдэг юм хүний одоо амьдралын харилцааны хамгийн чухал зүйл байдгийн байна. Энийг л судалж үзмээр юм байна. Яагаад одоо хүмүүст ийм зүйл тохиолддیں۔ Тийм ээ. Тэр үеэс тэгж бодсон баг. Ер нь сэтгэл зүйг судлаа гэж тий. Тэгээ би их олон сургууль төгссөн. 10 жил төгсгөж 7 сургууль дамжсан. Дээрэс нь 10 жилээ төгсөөд 4 тийм дээд сургууль сурсан биш үү? Тэгээд энэ Las Vegas Academy төгссөн. Las Vegas-ийн урлагийн сургууль байж байгаа. Би айгүй сундуулаач ингээд сурч ирсэн. Ер нь багасаа айгүй их олон юм оролддог хүүхдээсэн. Одоо ч гэсэн ер нь амьдралыг айгүй тийм баяр баясгалтай аль болох тийм активтэй өнгөрөхийг хүсдэг. Тэгээд хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулагчаар бакалавр зэрэгээ хамгаалсан байгаа. Удирдлагын архитект, нийгмийн удирдлага, удирдлагын ухааны магистраар анхны мастраа хамгаалсан 2007 онд. Өнгөрсөн жил 2016 онд Мельбурний их сургууль, Австралийн Мельбурний их сургуулийн гендер болон хөгжлийн удирдлагаар бол 2 дахь мастраа хамгаалсан байж байгаа. High school-д төгсөөд Америкт Las Vegas Academy High School-д төгсөөд Community College-д 2 жил сэтгэл судлалыг сурсан байж байгаа. Тэгээд сураад л идэг. Хүнд боломж байнга тохиолдож идэг гэж би боддог байхгүй. Байнга л боломж
өвд хаалга нэг хаагдж ах дараагийн хаалга нэгдэж идэг гэдэг философид итгэдэг байхгүй. Тэгээд миний хувьд бол тэр түрүүний ярьжсэн маш олон сургууль дамжаад маш олон ийм хүүхдүүдийн дунд ингээд харилцаанд оролцоод явж байхад бол хүн тэндээс өөрийгөө ингээд олж таниад боломжуудыг хайгаад яваад идэх юм байна гэж бодож байгаа. Миний хувьд бол одоо 2002 оноос хойш 16 оны хүртэл ер нь баг оюутан 14 жил явчихсан байна шүү дээ тий. Тэр энэ хугацаанд ингээ орон орноор дамжаад орон орны улсуудтай, оюутнуудтай, төрөл бүрийн насны тийм ээ амьдралын хэв маягтай хүмүүстэй ингээ уулзаал уулзраал явж байхад бол би байнга өөрийгөө тэндээс би яг энэ амьдралд яах гэж ирсэн юм бэ тийм үү? Юуг зорж хүсэж байна гэдэг тэр өөрийгөө л эрэлхийлж хайж явж байгаа. Би их олон төрлийн ажил хийжсэн. Тэгээд гайхаад идэгш нөгөө төрөүний сурсан сургуулиуд маань мэрэгчлүүд маань их өөр. Одоо бол би нийгмийн сэтгэл зүй хөгжил судлаач мэрэгчлээ гэж өөрийгөө бол цололдог. Магадгүй их нийтлэг байж магадгүй л дээ. Гэхдээ миний нөгөө суралцсан мэрэгчлүүд яг хийсэн ажил хоёр маань их ондоо өөр байдаг. Анхныхаа ажлын гарааг би мэдээж Америкт байхдаа бол эхлүүлжсэн. Одоо манайдаа Burger King байна шүү дээ. Burger King-ийн кинд би анх ажилд орж исэн. Кашерээр 17 настайдаа. Тэрнээс хойш Монголд ирээд би тухайн үед чиний зураг супер сонин гэж сонингууд гарч исэн. Тэнд англи хэлний орчуулга хийж өгсөн. Төрөл бүрийн дуунуудын орчуулгууд аюу сонио Тупакийн дууг өнтер орчуулжсэн. Би одоо өөрийгөө гайхаад байдаг байхгүй. Яаж явахаар Тупакийн тэр шүлэг мүлгийг орчуулад дээсэн. Because I had a son. When I was young, me and my mama had beef, 17 years old, kicked out on the streets. Though back at the time, I never thought I'd see a face. Ain't a woman alive that could take my mama's place. Би бодвол тэр нөгөө хэл сонирхдаг тий хэллийг маш одоо сонирхож судалдаг. Тэр утгаараа тэр орчуулга хийх дуртай. За тэгээд дараа нь соёлын салбарт ажиллаж байлаа. Австрали явхаас өмнө тэрнээс өмнө за уул уурхайн салбар, үйл хөдлөх хөрөнгө, багш тий сурган хүмүүжүүлэх салбар, боловсролын салбар, аялал жуулчлалын салбар. Ерөөсөө би өөрөө хүн нь магадгүй их төрөл бүрийн сонирхолтой автаад нөгөө ямар ажил хийх үү гэдгээ өөрөө сонгосон юм шиг байгаа. Тэгээ тэр ажлыг би өөрөө хийж чаднаа л гэд ботчих юм бол миний тэр сургуульд суралцсан одоо энэ сэтгэл судлал, англи хэлний орчуулагч, нийгмийн удирдлага, гендер болон хөгжлийн удирдлага гэдэг энэ суур шинжилгээ ухаанууд маань надад ямар ч ажлыг хийхэд үндэс суур тэр хандлагын зөв чиг болж өгдөг юм болов гэж би өөрийгөө тоогоод байгаа шүү дээ. Ер нь бол би нэг юм их сайн ойлгож байгаа. Юу вэ гэхээр бол би мундаг байж болно тийм ээ. Би их тийм одоо ажилсаг тэгээ workaholic одоо нийгмийн төлөө одоо зөв хийсэл явчихдаг тийм үстэй. Лавцангоо яриад ерөөсөө дахигүй л явчихдаг. Тийм мундаг эмэгтэй ээж бол гэж томьёодогдчих болно. Гэхдээ эцсийн дүндээ би хаана ирээд өөрийнхөө мөн чанарыг олж харддаг гэхэлэр гэртээ ирээд үр хүүхдээ хараад тэгээ нөхрийнхөө хажууд л би яг өөрийнхөө байж яг өөрийнхөө мөн чанарыг олж таньдаг л да. Нэг ясны чиний өөрийн чинь comfort zone буюу тав тухтай тэр орчин сэтгэл зүйн хувьд тахгүй. Тэнд л чи тэр нөгөө нэг аашилдаг, авиралдаг, тийм ээ, нялхардаг, тоньдаг, гуньдаг, уйлдаг тэр одоо араншингаа хүний 13 ааш байдаг лөө. 13 аашаа би харуулцдаг гэдэг юм уу та. Тэр ертөнцөл надад одоо хамгийн хэрэгтэй зүйл гэдэг юм болоо гэж бодож байгаа. Тэгээд яг хөө хүн насан туршдаа юу гэдэг хүссэн сургууль, соёл, мэдлэг боловсрлоо ингээл өөрийгөө дайчлал хөгжүүлэл яваал байдаг тийм үү. Тэгтээ хамгийн цөм тэр өөрийгөө хөгжүүлэх тэр боловсролын хамгийн цөм юун дээр оршд юм бэ гэхээр энэ гэр бүлийн харилцаанаас эхэлдэм байх. Тэндээс ундрахтай юм байна. Ерөөсөө энэ л харилцаа бол хүний насан туршдаа боловсрч явах тэр одоо талбар юм байна л гэж ойлгож байгаа. Ер нь бол би өөрийгөө алхам тутамдаа өглөө болгон босохдоо би нэг шинэ зүйлийг сурж байгаа л гэж боддог шүү дээ. Одоо нөхөртөөгөө суугаад 10 жил болсон байна. Манай ээж хэлдэг л дээ.
түрүү нөгөө би дурдсан манай ааж хоёр 2 дугаар ангиас хойш өнөөдөр хүртэл хамт байж байгаа. Гайхалтай гэр бүлийн үлгэр жишээ эцэг их байхгүй. Аав ээжийн маань гэр бүлийн хүмүүжил, тэр гэр бүлийн төлөвшөх тэр одоо нийгэм бол их өөр байлаа шүү дээ. Одоогийнхтай харьцуулах юм бол. Би энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр ээжийнхаа нэг үгийг би байнга гэрчлэл болгож боддгийн. Тэр юу вэ гэхээр хүн бол насан туршдаа тийм үү нэг л хүнд уяатай байдаг юм. Чи өөрийгөө 80 наслана гэж бодлоо тийм үү. 80 наслахтаа чи өсрөөл 18-аас 20 жилийг эцэг эхтэйгээ өнгөрнө. Үлдсэн 60 жилиг бол чи тэр ханаа гэж сонгосон тэр хүнтэйгээ л өнгөрнө. Мэдээж дундуур нь үр хүүхэд бий болно дундаас нь тийм ээ. Тэр үр хүүхэд чи яг л чамтай адилхан 18-аас 20 жилийг л эцэг эхтэйгээ яг ингэж өнгөрнө. Тэрнээс бусад цаг хугацааг бол чи тэр л хань гэж сонгосон тэр хүнтэйгээ л өнгөрнө. Тэгэхээр хүний амьдралын хамгийн чухал, хамгийн эрхэм дээдлүүштэй хүн бол тэр сонгосон ханчин юм шүү гэж миний ээж анх намайг одоо нөхөрт гарч байхад хэлжээлаа. Тэгээ би энэ үгийг алхан тутамдаа өөртөө ингэж одоо шингээхийг хүсдэг, бодож яахыг хүсдэг. Нэг уламжлалт ойлголт байт юм шиг байна те. Нөгөө сайн охтууд муу залуурууд татагддаг ч гэдэг юм уу те. Би бол өөрийгөө сайн охин гэж томьёолчиход байгаа шүү дээ. Яагаад гэвэл багасаа их олон одоо гадагшаа дотгошоо яваал олон хэл сургууль дамжаал ингээд гэр бүлийн аягүй мундаг тийм одоо хүмүүжлэлт өсөөл тийм ээ их диктатуртай дэглэмтэй. Тэгээд намайг одоо миний эргэн тойронд аав ээж ах эгч байдیں۔ Тэ найз нөхд маань бол хүнтэй суухыг хүлээжсэн. Би 25 таатай хүнтэй суудсан. Тэгээд за шижрээгийн нөхөр бол нэг ийм залуу байх болов гэл ингээд хүн болгон ботцсон байсан юм шиг. Одоо магадгүй хүн стереотип гэж ярьдаг штэ тэ ингээд нэг одоо ажил хэрэгч юм өндөр цагаан мэдхгүй амар лагтив октоодын нэг төсөөлдөг тийм хүн. Магадгүй би ч гэсэн өөрөө тэгээ ботцсон явчихсан. Гэтэл манай хүний хувьд бол анх надтай танилцахдаа бол урт үстэй савхин өмдтэй ийм урт готалтай урт үстэй амар арга яс болсон подолт өдр мөссөн тийм залуу байсан байхгүй юу. Тэгээд надаа магадгүй тэр байдлаагүй тэрэнд би татагдцсан юм шиг. Хүн нөгөө өөрт байхгүй зүйлдээ илүү татагддаг штэ тий. Яг тэр томьёол надад тохиолдсон юм шиг байна. Одоо тэгтээ маань хөр тийм биш штэ. Тэгээд мэдээж 10 жилийн одоо амьдралд бит хоёрт маш их асуудлууд бол өрнсөөр л яваа. Тийм ээ бэрхшээлүүд залуу гэр бүлийн хувьд бол өнөөдрийг хүртэл бит хоёр бас нэг уучраа олохгүй л явж байгаа 92 тий. Хит удаа их том маргаж муудалцах асуудлууд гарч ирсэн. Тэгээд тэр хугацаанд бол би зүгээр боддгийн яаж юмыг дуусгах амархан тийм ээ. Цэг тавих их амархан. Гэхдээ нэгэнт ихлүүлсэн юмыг өрнөлтөд үргэлжлүүлэх нь их чухал. Цэг тавих бол амархан. Тэгэхээр цэг тавьчихгүй юмсан гэж юу нь бол хичээж байгаа. Би зүгээр л боддгийн түрүүний нөгөө ярьжсэн манай аав ээж хоёрын хувьд бол ингээд социализмын үед бол гэр бүл төлөвлөлтийг харьцангуй өөр төвшөнд ойлгодог байж л тэ. Хэрвээ гэр бүлийн янз бүрийн маргаан үүсдэг байх юм бол тэрийг нөгөө намын хурлаар авч хилцдэг энэ төр тийм айгүй сонь тийм дэглэмтэй байж л тэ тийм үү. Магадгүй би заримдаа боддог штэ. Тэр их зөв голдрол байсан байж магадгүй гэж боддیں۔ Диктатур, хүмүүжил, гэр бүлийн төлөвшөл талаас. Тийм ч учраас нөгөө ноён нуруутай тий гэр бүлийн харьцаа төлөвшөлт гэдэг бол маш тийм бат бөх бэхжээд ирчихсэн. Нийгмийн өмнө төр чинь хариуцлага болоод иршгэлж байгаа хгүй. Энэ зөвхөн гэр бүл доторх квадрат доторх хоёр хүний харилцаа биш. Мөн эндээс гараад тэлээд ирэхээр нийгэмд үйлчилж байгаа харилцаа бас гэр бүлийн харилцаагаар зохицуулагддаг шүү гэдэг тэр ухамсарыг тухайн үеийн социализмын үеийн хүмүүжлэлт одоо өссөн тийм ээ гэр бүлээ зохиосон хүмүүст их нэвтрүүлсэн болов уу гэж бодоод байгаа. Одоогийн нийгэм яаж яана гэхээр дэнтүү завгүй байна л да. Маш их завгүй байна. Миний хувьд одоо би өөрийгөө одоо голдгоо штэ. Их сайн ээжөөж үнэхээр чадчихна, сайн эхнэр байж үнэхээр чадчихна. Өнөөдөр миний энэ их завгүй ийш тийшээс авчиж гүйж байгаа ажлын төлөө тийм ээ явж байгаа энэ замнал маань үнэхээр зөв ч юм уу буруу ч юм уу тийм. Гэхдээ тийм болохоор би ер нь та нартай хамт суралцмаар байна. Тий. Ер нь тэгээд гэр бүлийн харилцаа бол угаасаа хүний амьдралын хамгийн төв цэг тийм ээ нөгөө жанжин шугам өөрийгөө олж таних нээх насан туршдаа суралцж явах тэр талбар юм болов уу гэж бодож байгаа.
Тийм ч учраас би эх орны өглөө хөтөлбөрийн гэр бүлийн булангуудаараа энэ дугааруудаараа та бүхэнтэй хамтарч тийм ээ өөр тохиолдож байгаа гэр бүлийн харилцааны асуудлууд мөн магадгүй та бүхэнд тохиолдоод байгаа янз бүрийн асуудлуудыг бүгдээрээ хамтдаа ярилцъя. Шийдэл нь юу байх юм? Тийм ээ Монголын гэр бүл бүхэн бүтэн эрүүл саруул харилцаанд дунд энэ нийгэмд оролцоосоо гэж зорж та бүхэнтэйгээ уулзж байгаа. Ингээд хэдүүлээ нэг гоё яаж зөв Монгол эрүүл харилцаатай гэр бүл байж болох уу гэдгээ энэ дугааруудаараа үргэлжлүүлээд ярилццгаая.